За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бүгдээрээ өнөөдрийнхөө цагийн төлөө бузганд талархъя. Эзэн минь ээ, бидэнд энэ цагийг өгсөнд баярлалаа. Өнөөдөр та бидэнд бас хуучин гэрээнээс бидэнд бас урамшуулаарай. Илиягийн түүхээс биднийг бас урамшуулж зоригжуулаарай гэж Есүсийн нэрээр гуйж байна. Амен. За та өнөөдөр энэ цагт надтай хамт байвал та үнэхээр ивэл ерөөлттэй нэгэн байна. Яагаад гэвэл та эзнийг хүсэмжилж, эзний үгийг мэдхээр өөрийгөө зориулж байна. Эсвэл та заримдаа цаг гаргадаг, заримдаа бас цаг гаргадаггүй ч байж магадгүй, ойд магадгүй эзэн цаг гаргаагүй учраас эзэн өөрлөгөө таныг бас дуудсан байж болох юм аа. Эхлэл 1:9-дээр эзний Адамыг дуудаж байгаа талаар байдаг. Би та бүхэнд уншиж өгье. Гэтэл эзэн бурхан хүнийг дуудаж чи хаана байна вэ гэсэнд тэрээр би таны чимээг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн учир айж нуугдсан гэж хэлв. Бурхан өөрийнхөө бүтээсэн хүний сүнслэг оршихуй дуулууртай зүрх сэтгэлийг хүсэмжлэн хайсан. Яг өөртөө байнгын харилцаатай байсан хүн байхгүй. Үнэхээр Адам бас гим нүгэл хийгээд түүний сүнс нь хүн л болсон учраас бурханд ингээд тийм дотн харилцаа байхгүй. Тасарсныг бурхан мэдэж тэгээ Адамыг дуудаж байна. Ер нь бол Адамын мэдээж хаана юу хийж байгааг бурхан мэдж байгаа ч гэсэн хамгийн гол нь яг түүний тэр сүнс бурхантай тэр нэгдвэл байдал нь алга болчихсон. Тэгээ бурхан бүр ингээд Адамыг хайж байна. Адамаа чи хаана байна вэ? Харин Адам айгаад нуугдсан байсан. Тэгэхээр бид бурханаас холдох үедээ бид нар бурхан дээр ирдэггүй, залбирдаггүй, бурханы талаар боддоггүй, бас тийм үе байдаг. Харин бурхан биднийг өөрөд нь итгээсэ, өөрөөс нь залбирангуугаасаа гэж хүсэж байдаг. Өөрийнх нь өмнө ирээсэ, цаг гаргаасаа гэж хүсдэг. Тэгэхээр бурханаас та хол байна уу? Эсвэл ойр байна уу? Эсвэл бурхан танаас яг Илия шиг, Илияд хэлсэн шиг чи энд юу хийж байгаа юм бэ гэж асууж байгаа болов. 1-р хаад 19:9-ыг уншия. Илия тэнд агууд орж шөнийг өнгөрөв. Эзний үг түүнд ирж, эзэн түүнд Илия чи энд юу хийж байгаа юм бэ гэв. Тэгэхээр та магадгүй бурханд үйлчлэл хийгээд ядарсан байж болох юм. Үйлчлэлдээ бас ингээд түүцсэн байж болох юм. Эсвэл үр дүнгүй байна гэж үзээд та бас үйлчлээ полимоор санагдсан байж болох юм. Илия эзний өмнө үйлчлсэний дараа үнэхээр тэр Изебелээс айн цогтж цөл рүү явсан байгаа. Харин энэ үед нь эзэн түүнээс чи энд юу хийж байгаа юм бэ гэж асуудаг. Хэрэв бид байх ёстой газараа байхгүй, хийх ёстойгоо хийхгүй бол эзэн биднээс чи энд юу хийж байгаа юм бэ гэж асуудаг. Тэгээд биднийг магадгүй үйлчилж байгаад хинч урамшуулахгүй, хинч дэмжихгүй байж болох юм. Бас үйлчлэлд хинч хамтрахгүй байж болох юм. Тэгээ энэ бүхнээс болоод бид бас урам хугардаг. Тэгээд эзэнд үйлчлэх нь ашигтай юм уу, ашиггүй юм уу хэмээ эргэлзэж эхэлдэг. Эзэн бас харж байгаа болов, бидэнд хариулж байгаа болов гэх мэтээр бидэнд бас эргэлзэх бодлууд төрдөг. Харин та хийх ёстойгоо хийж ямарсан эзний үгийн дагуу түүнд залбирч, түүнд итгэж хэрэг түүнд үйлчилж байгаа бол үр жимс нь бурхнаас ирэх болно. Тэр үр жимс ариун сүнсээс ирэх болно. 1-р хаад 19:11-ээс 13-ыг би та бүхэнд уншиж өгье. Илияд эзэн гарч ирээд уулан дээр эзний өмнө зогсогдсон гэж айлдлаа. Харагтун эзэн хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи эзний өмнөх уулсыг цуулж хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор эзэн байсангүй. Салхи өнгөрөн одсны дараа газар хөдлөсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч эзэн байсангүй. Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч эзэн гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуухан хөнгөнөх дуу гарлаа. Илия тэр дууг сонсогч нүрээ нөмөргөөрөө орон агуй аманд гарч зогсов. Харагтун дуу чимээ түүнд ирээд Илия чи энд юу хийж байгаа юм бэ гэв.
Ингээд одоо айж одоо цугтсан Илия дээр эзэн ирээд бас түүнд одоо түүнтэй ярихыг хүссэн. Гэхдээ асар их дуу чимээ одоо тэнд сүр жахлан их хүч одоо салхи шуургайсан боловч тэр дотор эзэн байгаагүй, харин намуухнаар хөнгөлсөн дуугаар Бурхан Илиятай ярьсан. Яг түүн шиг бидний амьдралд магадгүй тэр зовлон бэрхшээл ирээд амьдралын шуурган донд магадгүй эзэн бидэнтэй ярихгүй байж болох юм. Харин чимээгүй үед, анзаарагдамгүй тэр үед харин эзэн бидэнтэй ярьдаг. Тэгээд эзэн биднээс асуудаг. Чи юу хийж байгаа юм бэ? За тэгээд Илияд Бурхан буцаж яваад хаадыг томил. Тэгээд Илишаг одоо иш үзүүлэгчээр томилоо гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Илияг одоо дараагийнхаа одоо иш үзүүлэгчид өөрийнхөө одоо туслахыг дамжуулаарай гэж хэлсэн. Түүний хийх ёстой одоо ажил үйлчлэлийг эзэн зааварласан. Тэгэхээр бид бол Бурханы ажлыг Бурханы заавраар хийнэ. Бас Бурханы өмнө үйлчлэн гэдэг нь энэ хувь хүний өөрийн хүч чадлаар хийх ажил биш. Бид нар залхана, бид нар ядарна, бид нар айж имэн, цухтмаар санагдана, болмоор санагдана. Харин энэ үед эзэн өөрийнхөө тэр намуухан дуу хоолойгоор чи юу хийж байгаа юм бэ гэж бидэнд асууж, тэгээд өөрөөс нь одоо бас заавар чиглэл аваасаа, түүнээс бас дахин хүч чадал аваасаа, амраасаа гэж бас хүсдэг. Тэгэхээр эзэн танаас өнөөдөр бас юу асууж байгаа бол та байх ёстой газараа та хийх ёстойгоо хийж байна уу? Эсвэл одоо зүг чигээ алдсан явж байгаа юу? Тэгхийн бол эзэн танд дараагийн одоо зааврыг өгөх болно. За бүгдээр хамтаа залбирая. Эзэн бидэнд удирдамж өгөөсэй. Халелуя эзэн минь ээ. Та өнөөдөр бидэнд та хүчийг өгч, үргэлжлүүлэн танд үйлчлэх, үргэлжлүүлэн таны үгийг уншиж, судлах, залбирах тэр хүсэл хүч өгөөч гэж танаас одоо гуйж байна. Бидэнд үйлчлэлийн удирдам чиглэл өгөөч. Хувийнхаа амьдралдаа ч гэсэн зөв шийдвэр гаргахад та бидэнд туслаарай эзэн минь ээ. Урхам таны дуу хоолойг сонсоход бидний зүрх сэтгэлийг бэлдэж өгөөч. Бидний зүрх сэтгэл таны дуу хоолойг сонсоход саад болж байгаа зүйлийг бидэнд илчилж өгөөрэй, шийдэж өгөөрэй. Бидний зүрх сэтгэлийг цэвэрлж өгөөрэй. Есүсийн ариун нэрээр залбирanгуйлаа. Амен. Эзэн өнөөдөр тантай хамт байж үйлчлэлийг чинь залбиралт чинь эзэн хариулах болтугай.